2026 оны хаврын хэлэлцч болгоноор миний хувьд одоо улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан татварын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсгийг ахалж ажилласан. Юуны өмнө одоо сая засгийн газраас өргөн бариад татварын багц хуулинд өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль байна. За энд болохоор бол одоо 6-аас 10 тэрбум төгрөгөөр 15% татвар авдаг боллоо. За мөн дээрээс нь болохоор бол одоо энэ санхүүгийн зах зээл рүү чиглэсэн нэлээд томоохон өөрчлөлтүүд орлоо. Өөрөөр хэлбэл Монгол улсын арилжааны банкуд гадаад дотоодоос их усэр татаад тэрнийхээ хүүгийн орлого 5% төлдөг. Бусад санхүүгийн байгууллагууд нь 20% төлдөг байсан. Гадаадад авсан зээлэн дээр 20% хүү төлөөд харж хүү зээлийн хүмүүс өндөр болоод байгаа байхгүй. Тийм учраас энийг адилхан болгох 5 болгох энэ өөрчлөлтийг бол ямарсан сая одоо эдийн засгийн эрхчлөлийн тухай хуулийн хүрээнд бас оруулж чадлаа. Хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа одоо иргэдийн хувьд үн цэнээс бий болсон capital gain гэж ярьдаг. Эндээс олж байгаа орлого дээрээс татварыг бол одоо 26 оны дуустал 90% хөнгөлсөн. Байсныг бол 34 хүртэл болгож сунгаж өгсөн байна. Энэ нь болохоор аж ахуйн нэгж болон иргэдэд мөн аль аль нь үйлчилж байгаа. 35-аас одоо 40 он хүртэл болохоор 50%-аар хөнгөлөх ийм одоо сонголт хийж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгийн зах зээлийг ийм одоо 10-аас 15 жилийн хугацаатаар ингэж хөнгөлөлтөд бодлохоор дэмжснээр Монгол улс бүс нутгийнхаа хэмжээнд хөрөнгийн зах зээлүүд өрсөлдөх чадвартай болж байгаа. Энэ хэмжээгээр одоо Монгол улс руу орж мөнгө урсгал нэмэгдэнэ. Ингээд арилжааны банкнаас гадна хөрөнгийн зах зээлд мөнгө татаад эхлэхээр манай нөгөө нэг их усруу маань нэмэгдээд энэ хэмжээгээр зээлийн хүмүүнд буурах энэ одоо боломжийг бүрдүүлэх боломжийг бол гаргаж ийна гэж харж байгаа.